коронавирусын халдварын энэ одоо цаг үед цэцэрлэг сургуулийнхаа хүүхдүүдийг бид нар хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад боловсролын байгууллага, цэцэрлэг сургууль төдийгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчдын маань хариуцлага, үүрэг оролцоо маш чухал байгааг юуны өмнө хэлхийг хүсэж байна. За хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх явцад эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй хүрэлцээтэй хэмжээгээр амны хаалт, мөн гар хариуцагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй байгаа. Хүүхдийн дархлааг дэмжих асуудал маш чухал байгаа. Үүний тулд та бүхэн өглөө бүхэн хүүхдтэй өглөөний цагийн маш чанартай сайн бэлдэж өгөхийн зэрэгцээ орой эрт унтуулж, мөн өглөө оройдоо ам хоолойг нь сайн зайлуулж, тухай бүр нь гарыг ариутгах энэ чиглэлээр та бас өөрөө хүүхдтэй сайн үлгэрлж байгаарэ гэж та бүхэндээ зөвлөж байна. Хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг таны хүүхдэд байх юм бол сургууль цэцэрлэгт нь явуулахгүй гэртээ байлгаж хүүхдээ сайн ажиглахыг та бүхэнд зөвлөж байгаа. Хэдий ч нэ та одоо хүүхдийнхаа эрүүл мэндэд илүү сайн анхаарч дархлааг нь дэмжиж сургууль одоо цэцэрлэгийнхаа багш нартай илүү сайн холбоотой байж чадах юм бол танхимын одоо хичээл сургалтаа бид нар тасралтгүй явуулах, хүүхдүүдээ ямар нэгэн халдварт одоо эрсдгээс одоо өртсөн сэргийлэх ийм боломжтой гэдгийг бол та бүхэндээ зөвлөж уриалж байна. Үнэхээр бага насны хүүхдүүдийг энэ халдвараас сэргийлэх гол арга зам бол эцэг эх насанд түрэгчдийн зөв үлгэр дуурайл мөн байнгын одоо хариуцлага оролцоо чухал гэдгийг та бүхэнд хэлж уриалж байна.